Хүүхдийг зодож шийдэх нь хүмүүжлийн арга биш. Монгол улсын гэрэлд ирээдүй болсон хүүхэд багчууд ирээдүйд ямар хүн болж төлөвшөх, хариуцлагатай иргэн хүн болох эсэх, цаашдын амжилт зэрэг нь гэр бүлийн хүмүүжлээс шууд шалтгаалдаг билээ. Харин томчууд бид хүүхдүүдэд зодож шийтгснээр хүүхдийн хүмүүжил ирээдүйн амьдралд нь асар их хор уршиг тарьж байна гэдгээ анзаардаггүй. Эцэг эхтэй зодуулж шийтгүүлдэг хүүхдүүдэд ямар өөрчлөлт гардаг вэ? Дүрмгийн зан авиртай болох эцэг эхчүүд уурлаж бухимдсан үедээ хүүхдээ зодож шийтгснээр хүүхдээ цохиж гэмтээдэг. Дархлаа нь муудаж өвчнөд өртөмтгий болдог. Сэтгэл гутрамтгай аймхай болох. Бүх төрлийн мансууруулах бодисонд донтох. Оюун ухааны хөгжлийн төвшин муудаж суралцах чадвар нь буурах. Мөн эцэг эхтэй итгэх итгэл буурах, эцэг эх томчуудын эсрэг дайсагнах, альва зүйлийг хүчээр шийтгэх нь хэвийн үзэгдэл гэж үзэх хандлагатай болдог байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдээ зодож шийтгснээр үр хүүхдийн ирээдүйн амьдралд ямар хор уршиг учруулж байгаа бодож үзээрэй. Тэгвэл хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хэрхэн хүмүүжүүлэх вэ? Хүүхдүүдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн тулд дараах 5 зарчмыг хэрэгжүүлээрэй. Холын зорилгоо тодорхойлох. Хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосоо гэж хүсэж байгаагаа тунгаан бодож, асуудлыг бухимдалгүй шийдэж, хүүхэдтэйгээ найрцаг харилцаарай. Хүүхэд хэрхэн бодож, сэтгэдэг, юу мэдэрдэг вэ гэдгийг ойлгох. Хүүхэд бүр өөр. Тэдэнд бусдаас ялгарах ялгаа буюу өөрийн гэсэн давуу тал болон сул тал байдаг. Харин томчууд бид үүнийг ойлгож харилцсанаар хүүхэд өөрийн чадвартай итгэж ямар ч саад бэрхшээлийг давж чадах өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг. Альвааг ойлгуулах. Эцэг эхчүүд бид хүүхдийг хорвоо ертөнцтэй танилцуулах, амьдрах арга ухааныг заах анхны багш юм. Сайн багш нар аливаа зүйлийн учир шалтгааныг тайлбарлан өгч, санаа бодлогыг сонсон, зааж зөвлөн дэмжиж тусалдаг. Хүүхэдтэйгээ элэгсэг дотн сэтгэлээр харилцаж ойлгуулах. Эцэг эхээсээ айж эмээдэг хүүхэд аливаад урам зориггүй, хувирамтгай, өөртөө итгэлгүй болдог. Харин хүүхдийг зодож шийтгэх биш, тайлбарлан ойлгуулах, харилцан ярилцаж, бодол санаагаа хуваалцсанаар таны хүүхэд өөртөө итгэлтэй хүн болдог. Асуудлыг шийдвэрлэх. Эцэг эхчүүд та бүхэндээ зөвлөхөд бидний ирээдүй болсон хүүхэд багчуудаа ямар нэгэн асуудал гарвал дээрх зарчмуудаа бодож эергээр шийдээрэй. 4-р сарын 30 хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе. Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар.